нутгийн хувьд бол мэдээж Солонгосын ерөнхийлөгч одоо 2019 оноос хойш анхудаага Хятадд айлчилж байна. За гэтэл нөгөө барууны орнуудад бас одоо тий Венесуэлтэй холбоотой үйл явдал ингээ өрнөж байна. Тэгэхээр ер нь одоо олон улсын харилцааг 2026 маш ийм өрнүүнтэй олон үйл явдалтайгаар эхлүүлж байна. Таны хувьд яг энэ болж байгаа нөхцөл байдлууд дээр ямар дүгнэлт хийж болохоор байна? Тийм. Ер нь бол олон улсын харилцаанд жоохон тийм шийдэмгий хурц үйл явдлуудаар явагдах юм шиг байна. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогод бол өмнөх либерал бодлогоос ерөөс татгалзаад шууд оролцдог, тууштай, тэгээ зарим үед ингэж хүч хэрэгэлсэн ийм бодлого руу шилжиж байгааг нь одоо бид нар харж байна. Хоёрт бол бүгд хамт Хятад ард улс бол бүс нутагтаа ерөнхийдөө энэ бүс нутгийнхаа улс орнуудтай учир зүг олохыг ирмэлцэж явах шиг байна. Ялангуяа сая өнгөрсөн оны сүүлээр Японы ерөнхий сайд Такачи Санай болохоор хэрвээ одоо Тайванд хэрвээ зохилт өгөх байх юм бол Япон улстай зүгээр суухгүй хамгаална гэж хэлсэн. Ер нь оролцоно гэж хэлсэн тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бас зэвсгэл энтрээ анхаарал хэлсэн Батлан хамгаалгын зардлыг маш их нэмэгдүүлж одоо тийм ээ эхэлж байгаа. Тэрний хариуд одоо Хятад улс одоо энэ тал дээр Японыг шүүмжилж байгаа. Тэгэнгүүтээ энэ Өмнө Солонгосыг ерөнхийлөгчийг ураад. Гэхдээ энэ урьдлага бол АПЕК-д өнгөрсөн оны 11 сард нөгөө Кёнжууд өнгөрсөн жил Солонгост болсон шүү дээ. Өмнө Солонгос дээр АПЕК-ийн уулзалтын үеэр урьсан юм байлээ. Тэгээд ингээд энэ урьдлагын дагуу маш хурдан хугацаанд хоёр төрлийн тэргүүн ойрхон уулзж ийн л да. За энүүгээрээ бол юу хэлэх гээд байна гэхээр ерөнхийдөө бол яг энэ Хятад улс зүүн Азад одоо ганцаардахгүй тулд Өмнө Солонгосыг бас ойрхон байх юм хүсэлтэй байх шиг байна. Хоёрдугаар гэх юм бол Өмнө Солонгос нь өөрөө бас энэ Хятад гэдэг энэ том зах зээлээс мэдээж холдохыг хүсэхгүй. Дээр нь энэ Хойд Солонгосын асуудлууд, цөмийн асуудлаас болоод Хятадтай ойр байж ээж Оростой нөлөөлөе гэхээр Орос ч нь одоо Хойд Солонгостой цэргийн айгүй ойр хамтын ажиллагаатай очлоо шүү дээ, тийм ээ. Украинд бол хамтарч оролцож шүү дээ. Тэгэнгүүт Хятадыг татаж Хойд Солонгос нөлөөлөх гэдэг юм. Ер нь нөлөөлж одоо хөшүүрэг болгож байна. Хятадаар одоо том гүрнээр жоохон даруулах маягаар нөлөөлөх маягаар ингэж явж байна. Энэ хоёр одоо хоёр улсын ашиг сонирхол нийлж байгаа учраас ийм хурдан уулзаад явагдаж байна гэж хэлж байна. Ерөн зөвөр олон улсын судлаачдын одоо байр сууриас харахаар улс орнуудын одоо хүчний тэнцвэр бол нэлээд өөрчлөгдөж байна. Ялангуяа Дональд Трамп одоо бүрэн эрхийн хугацаанд гараад хоёр дахь одоо энэ бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээс хойш яг одоо энэ олон улсын хүчний тэнцвэр томоохон улс орнуудын гүрнүүдийн энэ тэнцвэр бол нэлээд өөрчлөгдөж эхэлж байна гэсэн юм байр суурьтай. Таны хувьд харж байгаагаар цаашдаа энэ нөхцөл байдал яг яаж одоо үргэлжлэх бол за мэдээж Орос улбаны улс, Хятад, Америк гэсэн юм гурван том одоо нүбийн одоо том улс шүү дээ. Аюулгүй зөвлөлийн. Тий юу вэ? Энэ улс орнуудын том гүрнүүд яаж яах гэхээр ерөөсөө өөрийнхөө ашиг сонирхлын бүс гэж sphere of influence гэж хэлээд тийм л та. Өөрийн ашиг сонирхлын бүс гэдэг бүс нутагтаа ерөөсөө гадны нөлөөллийг нэмэхгүй байх хүсэлтэй байдаг. Оросууд яагаад Украин руу дараад байна гэхээр Орос өөрийнхөө хажуудлынхаа одоо бүсийг ингээ тийм ээ хуучин зөвлөлтийн бүсийг гадны нөлөөллийг Европын нөлөөллийг оруулахын тулд Украины одоо дарахыг оролдож штэ. Америкийн нэгдсэн улс болохоор тэр Венесуэлийг тийм ээ. Венесуэлт чинь ганцхан харт тамхи юунаас гадна тийм ээ терроризмоос гэж эдний хилээд байгаагаас гадна ер нь бол тэнд чинь Колумбийн дээр нь одоо нөгөө бүр Ираны тийм ээ дээр нь Хятадын одоо маш том компаниуд ороод ирсэн тэр нефт аваад байгаа байхгүй. Тэгэнгүүт өөрийнх нь нөлөөллөөс гарах одоо мөснөөс гарахын тулд Америкт оролдож байгаа юм. За магадгүй дараагийнх нь юу нь бол Колумб байх болох юм шиг байлээ. Одоогийн зөв таам гэж Колумбод бол анхааруулга өгөөл байгаа тий. Тэгээ Панамд бас өгөөд байгаа. Яагаад ингэж вэ гэхээр энэ бас нэг учиртай. Яагаад тэгэхээр энэ Венесуэлийн энэ Венесуэлчин дэлхийд 300 хэдэн тэрбум газрын тосны баррел нөөцтэй дэлхийд нэгж явдаг. Сауди Араб гэж бидний нэрлээд байгаас 100 тэрбум баррелээр илүү тэгсэн мөрдлөөсөө үгээгүй ядуу тийм орон болчихсон. Энэ газрын тосных нь үйлдвэрийг байгуулж өгсөн, эрэл хайгуулыг хийж өгсөн компаниуд бол Америкийн компаниуд байхгүй юу. Тэгэхээр тэр үйлдвэрийг байгуулад өгсөн. Одоо бид нар ингээд ганц манай алтан ширээт дээр харж ин те газрын тосны үйлдвэр барьна гэдэг бол асар их хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр Америкууд асар их хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэр барьсан чинь нөгөөх нь Венесуэл улсыг болгоод булаагаад авцсан байхгүй юу. Тэгчээд өгөхгүй энэний зөрчил чинь эндээс үүсэлтэй. Тэгээ нөгөө компани энэс гадна өчнөө олон барилга байшин хөрөнгө оруулалт хийчихсэн дид үтс чинь нефт чинь өчнөө хоолоо моолоо татна тийм ээ зөндөө их юм хийдэг. Тэр болгоныг улсыг хад авчаад өгөхгүй байгаа байхгүй. Тэгээ энэний ийм маргаан яваад идэг. Тэгэнгүүт тэр
одоо байгуулж өгсөн нефтийн үйлдвэрийг хятад руу нефт гаргаад ахаар одоо Америкууд бол энийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Манай одоо өмч хөрөнгө наа чинь байна гэсэн маягтай ингэж явсаар байгаад энэ чинь баримтлах юм бол үүндээ 2020 онд гарсан шүү. 2020 онд гараад явагдаад исэн бэ. Миний санаж байгаа бол тэгэнгүүт дараа нь энэ өрнсөөр байгаад одоо ингээд 5 6 жилийн дараа энэ баримтлагаа явуулж байгаа. А тэр шүүхийн шийдвэр маягийн юм нь бол 2020 онд гарсан байсан. За тэгээд дараа нь бол одоо Панам руу нөгөө ороод ирсэн. Панамын сувгийг бид нар мэдж байгаа. Америкууд барьж өгсөн. А тэгэхэд бас ингээд хятад ашиглуулаад хятадын компанид эрхийг өгөөд энээс болж юу гарсан байхгүй. Тэгэнгүүт ингэж юм. Тэгэнгүүт хажууд нь одоо бид нар Тайваны асуудлыг харж байна. Тэ? Одоо Филиппинд рүү бас тэр нөгөө өмнөд хятадын тэнгис чинь Филиппинтэй их муудалцж байгаа хятад. Ягаад тэгэхээр энэ улсууд чинь өөрийнхөө энэ том гүрнүүд чинь бүс нутгийнхаа ашиг сонирхлыг эрх ашиг өөрийнхөө одоо суул өөрийн ганц тэр юу гэж үзээд байгаа байхгүй. Манай бүс бидний одоо нөлөөний байх хэвээр бусад том орнуудыг оруулахгүй гэж. Тэрнээс болоод энэ том зөрчилүүд гараад байгаа. Тэгэхээр энэ зөрчил бол энэ жил бол одоо 2026 онд бол улам нэмэгдэх юм шиг байна. Энэ юу бол буурахгүй байна. Нүүбийн аюулгүй зөвлөлийн зүгээс одоо гишүүд нь бол харилцан адилгүй байр суурийг илэрхийлсэн байна. Ер нь бол ямар нэгэн тодорхой байр суурь байхгүй. Гэхдээ гишүүн тус бүр одоо өөр байр суурьтай тий. Тэгэхээр нүүб бол одоо ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй. Зөвхөн одоо буруу шаасан ч гэдэг юм харамсаж байгаа илэрхийлсэн юм байр суурьтай. Тэгэхээр Америкийн хэсэг улс одоо хэдийгээр таны хэлж байгаагаар одоо газрын тосны асуудалтай холбоотойгоор энэ салбартай холбоотойгоор нөлөөллөө одоо буцааж авахыг оролдож байгаа ч гэсэн яг энэ одоо тусгаар болсон улсын дотоод асуудалд одоо хөндлөнгөөс ингэж оролцож байгаа нь буруу юм а гэсэн байр суурьуд бол хэдийний гарцсан байна шүү дээ. Энэ дээр та яг ямар энэ бол ингээд тэгэхээр энэ юун дээр бол Венесуэл дээр бас их тийм өвөрмөц кейс болчиход байгаа. Ягаад тэгэхээр Венесуэлийн төрийнх нь тэргүүн нь өөрөө картелийн удирдагч гэж үзээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол харт амхны 8-чдаг удирддаг. Эхнэр нь болохоор эхнэрийнх нь дүүнэр нь тэр Гайтигээд улсад баригдсан шүү дээ. Тэгэхэд бол яг харт амх Америк руу оруулж аваад баригдсан байдаг байхгүй юу. Тэгэнгүүт ерөөсөө энэ гэр бүлээрээ энэ картел удирддаг юм байна гэдээ ингээд одоо үзээд байгаа. Одоо бол Мексик шүүхтэр явж байгаа. Одоо ингээд шүүхээр нотлог баримт гэж байдаг тийм ээ. Нотлог баримт нь үнэхээр нотолж чадах юм бол энэ хүн буруутна. Одоо энэ мадуура нотолж чадахгүй бол цагаатна. Тийм. Тэгэхдээ энэ бол ер нь ийм одоо гом юм хийхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бол ерөнхийдөө бол нотлогдсон баримт юм шиг байгаа юм. Одоо энийг нэгээр гаргаж ирэх тийм байдалтайгаар явагдах юм шиг. Ер нь цаашдаа яг одоо энэ бүс нутгийн харилцаанд гарч байгаа энэ үйл явдлууд, үйл явцууд Азийн бүсэд за ялангуяа одоо Монголч гэдэг юм уу энэ манайх шиг одоо улс орнуудад яг яаж нөлөөлөх бол олон улсын харилцаа талаас аваад үзэх юм бол яг энэ юу байна л да. Яг би зүгээр харж байгаа юм болохоор хоёр зүйл дээр зүгээр бид нар зүгээр энэ дээр ойлгочих хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Яг тэр нэгдүгээрт нь бол Венесуэл бол социализм руу 10 хэдэн жилийн өмнөөс эхлээ орсон. 80-аад оны сүүлээс ер нь бол социалист хувьсгалыг уриалдаг. Одоо энэ хүмүүс чинь дандаа юм социалист үзэл санаатай хүмүүс. Тэгээд ингээд үндсэндээ эдийн засаг нурааж унгаас. Энэ зүгээр манаа дээр зүгээр ингээд хувийн өмчийг хамгаалах тал дээр бид нар ингээд ахицтай хүчтэй тийм хуйлуудаа гаргахгүй бол ингээд одоо юу гэдгийг төрн юмаа мэддэм ч гэдэм үү ийм маягаар ингээд хүний хувийн өмчийг булааж аваад ах юм бол өөрөө эдийн засаг өөрөө сүүлдээ ингээд нурж ундаг гэдгийг энэ Венесуэл бол харуулж байгаа. Хоёрт нь бол энэ дээр нэг бас нэг хийх хэрэгтэй юм гээл Венесуэлийг бас нэг одоо өнөөдрийн ийм үлсгэлэнгийн төвшөнд амирын төвшөнд аимшигын төвшөнд аваадсан нэг зүйл бол авилгал. Төрийн байгууллагууд нь цэвэр авилгацсан нийгэм гэдгийг ингээд одоо бүр модель болгож ордог байхгүй олон улсын харилцаанд яаж одоо ингэ бүх шатны байгууллага нь авилгалд итгэгдсэн. Тэгэхээр яг энэ талаас яг бас бид нар эндээс бас нэг сургамж авах энэ авилгал гэдэг зүйлтэй тууштай тэмцэх ёстой. Энийг те байлгаж ерөөсө болохгүй зүйл гэдгийг л одоо нөгөө хуульчилж гаргахгүй бол болохгүй гэдгийг бас энэ яг сургамж гэдэг утгаараа бол юм байж болох юм. Ер нь бол бид нар өчигдөр та нар бас сайн ярьсан баг. Ер нь бол энэ Венесуэл чинь түрүүний хэлжин те асрах баялагтай. Дээр нь Латин Америк дотор хамгийн өндөр хөгжсөн орн байсан. Тэгээд 10 хэдхэн жилийн дараа 20 хэдхэн жилийн дотор хамгийн ядуу буурай одон болгож хувьж ийн гэж энэ коммунизм гэдэг зүйл, социализм гэдэг энэ ирмэлзэлмэн төрийн өмч гэдэг зүйл мэн эргээд ямар их үр төлбөрт оруулд юм. Эргээд одоо энэ хувийн тийм учраас хувийн өмчийг их хамгаалах ёстой болж байна. Дээр нь иргэдээ улам баяжуулах, чинээлэг болох тал дээр л анхаарахгүй бол илүү их татвар аавна гэдэг дахил юм бол эргээд нурж ундаг гэдгийг л бид нар эндээс сургамж энэ жишээнээс авч байна.